미쳤다. 진짜 이놈. 오, 김민수예요? тоглооны 9 цаг болж байна. Тэгээд би Тэжон гэдэг хот руу аяллаар явна. Би тэгээд ирэх хэвтэйсэн газар тавьсан байл. Одоо бунаа. Би тэгээд ундар нь унтаад тэгээд цаг амар хурдан өнгөрсөн. Хуртааж гарцгаая. Автобуснасаа буугаад буудал руугаа явж байна. Тэгээд гадаа цагаагаар амар хүтэн байгаа болохоор би гарбааргүй байна. Зүгээр л буудалтай баймараа. Гэтэ одоо л буудал руугаа орж болохгүй. Тэгээд бүгдээрээ ачаар үлдээчихэд гарна гинэ. Амар сэлэхтэй байна. Хөлтөж боллоо. 5 6 багийнхан цугууг нь явж ирсэн. Тэгсэн чинь энд одоо 3 6 7 8 9 хүн лээ. 2 хүн байх хэрэгтэй боловч зарим хүмүүс нь хоцроод тэгээд дараачийн автобусанд суун мөн гээд миний хамар улаацсан хартаа. Тэр нь бодол тавьсан тэгээд цонхолтыгээд өөр хэдэг хүмүүс эрхийг нь хүлээж авах байна. Уйдаад яг өглөө. Тэгээд нөгөө талаар энэ хоёр давхрын үүднээс зогсож байгаа. Ингээ шатнаас. Тэг ингээд нөгөөд бол ингээ хоорондоо юу ч ярихгүй заяа. Ингээд юм ярил би ингээ дондор нааш мөрөл гэл гоё ярил ярил шин. Таас тэр юм ярихгүй юм. Баян газар энэ болохоор кайгукс гээд ер нь бол горилтой шил ч юм уу гомын төш газар. Тэр энд нь амар удаан шил юм байна. Манайх болохоор 85 номер заяа. Энд болохоор 45 номер дээр явж байна. Одоо ингээд 40 хүн хоолоо идсэн дараа бид орж хоолоо идсэн. Хоолоор амар алдартай газар гэсэн. Тэгээд хүлээж идэхээс өөр аргагүй. Угаасаа баг хоолнуудыг нь идэх гэж ирсэн гэсэн. Хоёр дахь нь ингээд тэр чигтэр ингээд хүмүүс хүлээдэг зав хүлээж идэх газар. Амар хүсэлж. За бид тэдний хоол гарч ирсэн. Явтаж ихний ээлжинд юм авсан. Одоо энийг идэж байна. Хавуулаа авчдраас сууж байгаа. Тэгээд манай нөгөө талаараа тийм сууж байгаа. Эргэжтэйчүүд нь. Аяг гарч ирсэн. Аврах том горилтай шил. Ваа, 미쳤다. 자, 이게 있는데 밑에. 찍는 거예요? 그러고 나 유튜브에. Одоо ингэ дунд татсан. Энийг яг Монголоор юу юм мэдгүй ч гэсэн би бас дунд юм байна. Ийм нэг юм гаргаж ирээд иднэ. Одоо энэ ногоон гэх нь баасан ч юм аашиг. Доошлаарай. Чимээдээ тэгээ би 0 дорж ирээд байснаа хэлхий гэж бодлоо. Хөрөлтэй шүлөө. Яг хөрөлтэй шүл. Гэхдээ мах байхгүй. Тэний амын саяны нэг дуун шиг юм хийцэн. Тэгээ ингээд ямар ч амтгүй гэж. Сонгон манган хийдгүү мó. Тараг байхгүй заяа. Мэдгүй ямар ч юм бэ. Гэтэл би гинцээ хурц идлээ. Бишээ гинцээ дүүрч идлээ. Нэг хав маяг гэсэн. Хамт сууж исэн хүүхдүүд ер нь л ингээд бүгдээрээ гадаад заяа. Хятадны яг солонгос хэл сайн ярьж чадахгүй. Нэг бас нэг гадаад хүн байсан хаахчлаа. Тэр хүн нас бараг солонгосоор ярьж чадахгүй заяа. Тэгэхээр өөр нэг хоёр гадаад нь солонгосоор амар сайн ярьдаг заяа. Нэгнийх нь ээж нь солонгос хүн гэсэн, нэг нь болохоор 24 онд эсэж орж ирсэн. Тэгэхээр нэг жил гаруй байсан болохоор солонгос хэл нь сайн гэсэн. Алтай юм байна. Тэгээд манай ширээн дээр ингээд амар хоёр том хоол өгсөн заяа. Тэднийг ингээд би тэд ингээд тавуулаа нилээд ч барахгүй байгаа юм. Гүгэдийн ширээ бараг аруулаасан хгүй юу? Тэгээд тэр хэд дундаа ингээд хоёрхан шүлтэйсэн. Тэгээд нэгийг нь тэр хэдэд өгөөд тэгээд бид нар нэгээч барахгүй сууж. Хоолоо идээд гараад ирчихсэн байна. Эндээс хоолоо идсэн байгаа. Тийм. Ер нь л амар очтой. Амар их хүн 40 50 хүн хүлээдэг. Тэгээд амар хурдан идээд гарчдаг байх хүмүүс нь ер нь л тэгээ ооч нь хурдан болчдөг болохоор 30 минут хүлээсэн. 30 минут хүлээж агаад тэгээд идсэн. Яна энэ хятад ах хөөдөөс хараад энийг юм хэцүү дээ. За би тэр ихлээр ямар ч тач кафе ороод тэндээсээ кофе авч унаа. Би анх ингээд солонгос дээрээд айс американо амар дургаас авахгүй юу? Ингээд амар гашуустай хүмүүс яаж уудаг вэ гэж. Тэгээд ихтэй ингээд хүмүүс амар хуугаад хараад би ч гэсэн муу баг ингээд кул харагдана гэж бодоод тэгэж уусаараад өөр амар дуртайсан. Би одоо кафе орох юм бол айс американоос өөр юм баг авч явах болсон. Метроны буудлын дээр ирсэн байл. Эндээсээ бид метрон цугаад өөний тийш яваад кофений газрын тийм гудамж гэсэн юм байна. Кофений гудамж. Кофений газрын гудамж.
Гэмтэй ямар тестинг хийх вэ? Ваа ийм нэг 아니야. 로봇. 내가 지금 за юу гэдгийг мэдэхгүй 다들 нэ. 다 동심 있네. 좋다. Ингээд урд нь тусан заяа тэнгууд өөр тишээ явчих. Хөдөө тоглоод ирсэн шүү бид хэдийг. Та нэдэг хөдөө вэ гэж нас. Давраа. 아직은. Ингээд харах юм бол яг Монгол хэлтэй юм шиг харагддаг. Энэ болохоор Тэжан гэдэг кафений гудамж гэсэн заяа тэгсэн чинь энэ бүр аль нь кафе гэдгийг мэддэхгүй. Тэнд нэгтэй кафе юмгийн хувьд бол кафе юм шиг байгаа юм цаавас. Машин амар их магамчлаасаа энэ хүмүүс ингээ хаашаа орсон гэдгийг мэддэхгүй заяа. Салхитай болохоор яг хөлдөж өглөө дээрээс. Бүгднгийнх нь хацар мацар царай барай ингээ улаацсан заяа уул авалцсан заяа. Хаггүй бол усаас биш ер нь хөөрхөн газар зөндөө байт. Тэнд ингээ дуулахаар даад ингээ гол. Нартайсан юм амар гоё хасан. За бид дахиад метроны хавцар явж байна. Ягаад гэвэл кафенууд нь ихэнх нь хаалттай тэгээд гоё газар байхгүйсэн учраас би тэнд кофе уухаа байсан. Одоо метро руугаа буцаад явчих. Хөлдөж өгөх гээд ачаа ийш тийш явуулаад ах юм. Энэ болохоор тэр галт тэрэгний бодлохгүй юу? Бараг Монголын урдны мэс бодол шиг хөдөө мөртлөөсөн. Ийм гоё газар байт юм байна. Smile. Kimchi. Нэг алтартай кафед нэрсэн байл. Одоо бейкери кафе гэх юм уу? Тэгээд энд нь ингээд амар хоцтой. Ийм амар хоцтой. Ингээд өөрчлөлтөд яваалгаа. Энээсээ ийм нэг goat milk болон тэгээд нэг кейк авсан. Жижигхэн кейк гэх юм уу? Тэгээд одоо талхныхан дэлгүүр орох чинь. Хүлээж агаад ирсэн чинь дахиад ийм амар хоцтой юм шиг. Гурван төрлийн талх авсан байл. Тэгээд тэдрийг анхааруулж яа. Тэгээд нөгөө нэг фронт маягийн талх гэдэг шүү дээ. Рошиан ч ямар юм бэ? Тийм юм заяа. Тэгээд нэг дотроо нэг салааттай, ногооны салааттай нэг шарсан юм авсан. Тэгээд бас дээрээс нэг стейктэй талх гэдэг нэг юм авсан. Ингээд гурван юм аваад сая түрээс авсан кейкээ идэж утсан. Ер нь айгуу гоё зөөлөн байсан. Гэтэ ер нь бол бусад өөр газруудаас ч олох боломжтой гэж санагдсан надад болохоор. Тиймээс би нэг 6 оноо ч юм уу өгөхөөр яг ингээд хүлээлтийг минь даваагүй. Хүлээлтээс бүр ингээд амар доогоор байсан болохоор. Ингээд гудамжинд идэж байна. Бит мороо. Энэ гоё юм байна. Дотроо нөгөө салааттай би 9 оноо өгнө. Эсвэл 10 ч юм уу. Дотроо ингээд нийслэл салааттай юм байна лээ. Тэгээд дараагийнхаа энэ нь болохоор амар давстай байна. Энэ болохоор би 6 оноо. Гэтэ амар гоё юм байна. Гэтэ давсны ихсэн болохоор би сайн идэж чадахгүй байна. Гэтэ л энэ дэвстэй бид энэ дэше гарах юм шиг байна. Энийг нь болохоор тэнгэрийн гүүр мөр зам мам гэсэн юм шиг байна. За бид хэд цуглаад одоо зах руу орчих. Зах руу ороод тэгээд догбог явж идэл. Тэгэл бууд руу ороо жоохон амарч агаад тэгээд гарна. Гарч инээдтэй орой хоол идэнгээ. Тэгээ уух юм шиг байна юм. Фиг хамаалаа гэсэн чи хүмүүс алгаа. Тэгээд ер нь бол эднэр нь баг хаагаад ч байгаа юм шүү. Хаацсан юм шиг. 다 찍어. Гэдэс дотор зараад багш юм. Тэгээд хүмүүс ингэж урталтан суугаад идэж явдаг юм байна. Бараг хаацсан юм шүү дээ. Би мантомбод идэж 나 어릴 때 공주에서 썰어 많이 8,600,000 won. 김치태 막대가 가지고 파는. 이거 열 때 동영 영상 한번 찍어. 찍고 있어. 잘했어. 뭐래? 주문할게요. 네. 딴 사람들은 뭐 안 사도 돼? 네? 아니요, 그냥 놀러 왔어요. 진짜 쿨하네. 숟가락 이거 다 못 챙겨주는데. 손으로 먹어요, 손으로. 간장만 넣어주세요. 네, 사랑합니다. 네. 감사합니다. 야, 나 이거. 일곱 팔사. 1984. За би тэд ер нь бол багч ер нь бүтлгүүтэй кафе ч гэсэн бүтлгүүтэй 얘야. энийг юм гасаасаа ширгэлтэй тахаа. Тэгээд зах
Кафе хоёр хоёлаа бүтлгүцсэн. Тийм болохоор би тэгэд одоо уухаар гарч байна. Юу юм? 하긴 저 우리 확인해야 돼 자리가 있는지 없는지. 근데 내부 사진 보니까 괜찮더라. 약간 그런 분위기. айхуу газар авчихсан бай. Дөрөв суугаад тэгээ нэг 3 ширээс хооцсон. Тэгээд эндээсээ 3 хот ирсэн тэгээ 3 ширээс сууж байгаа. Тэгээд ер нь алуух юм аа нэмэн идэх юм аа бас өсөд ирсэн юм ч магадгүй. Ингэж хольж идэх юм гинэ. Васабираа ингэж хольж идэх юм бол васабигийн гашуун амт нь арай гайгүй юм байна. Тэгээд хачир ирлээ. Кимчи байна. Сангын байна. Тэгээд бас кимчиний төлөө. Хоёлаа уусаа ингэж. 안 했어. 맛없겠네. 이 느낌 아닌데? 왜 안 되냐? 원래 되는데. 처음에 좀 흔들려. 오, 됐다. 자, 이게 그래야 같은 байсан том хардаа. Тэгээ энэ бас нэг ирээд эндээс нэг ирээд. Тэгээ би тэд сөөжүүгээ угаад энэ юм болчихсон. Yeah. ийм гоё. 짠. 야 우리 술이 없어. 아, 우리 술 없다. 없다고? 큰일 났다 야 미안해. 너의 술은 나의 술이고 나의 술은 너의 술이고. 이제 만약에 이제 찍고 있지. 이제 유스토스랑은 다시 화이팅하면서 마시는 겁니다. 얘야. 아직 기다려. 들어. 유스토스 화이팅! 네, 일어나서 하죠. 일어나서. 네 일어나서 아 네, 저 영어 영문 이사 김민수고요. 공산 인생이에요. 저 사회학과 이사학번 로제라고 합니다. 안 들려 뭐라고? 사회학과 이사학번 로제라고 합니다. 자, 여기 그리고 이형 안 찍겠대. 영어 영문 이사 김민수예요. 그거는 믿는 게 비밀 믿는 얘야. 오래간만 뭔가를 걱정하겠어요. 잘못. 노란색이다? 이게 뭐야? 아 모르겠어. 저거야 좀. 보고 있어? 하나, 둘, 셋, 짠! 여기 안 마셔? 여기 안... Орж ирсэн хотел маань ийм өрөө байсан. Тэгээд би нэг German охинтой roommate дээр орж ирсэн байлт. 2 цагаас гарна гээд. Арай тав болж байна. Check out хийх гэж байна. Буудлаас нь өнгө өгсөн. Ийм. Ундаа. Нэг ундаа. Яа би өчигдөр өөрийгөө бүр амар дайжгүй байна гэж бодоодсэн чинь би бүр амар хуугаад тэгээд шүн чинь намайг зовоосон хар дарж зүүдэлж мүдлээд тэгээд амар сэрээд тэгээд даарч мараад roommate-ийнхаа хөлн дээр нэг хөлөө тавьж унтаж мунтаад ирсэн заяа. Тэгээд гинт сэрээд тэрийг хараад oh my god гэд хөлөө татаж авсан байдаг юм. Одоо гарыг даа. Одоо ихтэй явах газар байдгүй хашаач юмар юм битээ. Кафе харч нэг breakfast идчихэд явъя гэж бодож байна. Тэгвэл гиз бүр амар үлсэж байна. Яаж гэртээ харсан бэ гэхлээр би уг нь ингээд 12-оос ингээд check out хийчихэд юм ээчихэд ингээд нэгэ бэлмэлсэн заяа. Ялчнаадсан 7 байгаа штэ. Тэр уг надад тикет захиалж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр чин бүр амар согтсон гэсэн заяа. Өглөө 4 мөр болтол хийвлээ. 3 дахь раунд хүртэл явсан ч гэлөө. 3 билүү 4 дахь раунд хүртэл явсан ч гэлөө. Тэгээд нөгөө нэг буудалтаа илүү унтаад бүр шүн мөн ор мор дээр шал малн дээрээ бөөлжиж мүлжээд бүр балааг нь авсан юм шиг үлээ. Тэгээ нөөдөг чинь унтаад тэгээ миний тик захиалж өгч чадаагүй заяа. Би нэг гээд кафегаас гарчаад тэгээд автобусны буудлал руу очиод машинаас тиктэй аваад тэгээ хамгийн ойрхон тикт нь 3:30-аас байсан заяа. Би тэгээ ингээд автобусны буудлал дээр 2 цаг хагас зүгээр ингээд хүлээс усан. Тэгээ нөгөө нэг сүүл цэртэг гарцсан над руу залгаад яана би өчтөр бүр амар уучжээ би чамд ингээд захиалж өгөх байсан жуучлаараа муучлаарай гэд. Тэгээд нөгөөч ч юм өөрийнхоогоо захиалаагүй өөрийнхоогоо дөрвөн асуулж явах захиалаад өөрөө ганцаараа бас тэгж автобусны бодол дээр үлдээж сууж агаад тэгээд автобуснаа сууж харсан. Тэгээл ер нь нэг иймэрхүү юм болсон дөө. Одоо саяны тэр далцгаар араа штэ. Тэрнээс ингээ бусд нь ингээ бүгд амар уйдгартай хүмүүссэн бүр ингээ үнэхээр уйдгартай. Би бүр яах гэж яваа гэж бүр ингээ амар харамссан заяа. Нэг далцгандаг чинь бас төлөвлөгөө тохиосоохгүй эхлээд ийшээ яваад тэрний дараа ийшээ яваад энэ төр гээд. Тэгээд тэрийг ингээ ер нь бол туршлагагүй болохоор нэг
сонин л төлөвлөсөн юм шиг байлаа. Ингээд ер нь бол ихэнх нь ингээд фейлдэж таарсан. Тэгээд л хамгийн хөвгөлтэй байсан. Бусд нь бол би ингээд эхлээд яриа өгдөө штэ. Тэнгуут гисэн ч гэсэн ингээд ярианыг үргэлжлэхгүй ингээд нийнэ ингээд хар цугаал ингээд угаал бараг тиймэрхүү юм байсан. Тэгээд өдөржингөө бас ингээд юм хум ярьж марихгүй тэгээд амар сонирхолгүй хүмүүс л байсан. Хитрхи интроверт хүмүүс бүр ингээд ихэнх нь байсан. Дальчгаар бид хоёр л экстраверт байсан бах бараг. Тэгэл нэг иймэрхүү байлаа да. Дараагийн бичлэгээрээ тунуудахгүй уулзцгаая. Би анхудаа бараг тунуудахгүй уулзъя гэж хэлж байна уу?